Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 2-ны өдөр дугаар 139 төрийн ордон Улаанбаатар хот үндэсний урлагийн их театрыг Сүхбаатарын нодонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь сард Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь Толгордын 2230 жил их Монгол улс байгуулагдсан 815 жил үндэсний эрхчлэл тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил ардын хурцлын 100 жил ардчсан хурцлын 32 жилийн өг төгөлд болон Монгол улсын үндэсний язгуур урлаг өв соёлыг хөгжүүлэх залуу хойч үедээ өглөөлөх үндэсний соёлын дархлааг хадгалах үзэл оруулсан тус байгууллагын үеийн ажлын албан хаагч уран бүтээлчдийн гаяа зүтгэлийг өндрөөр үнэлж үндэсний урлагийн их театрыг төрийн дэд чагнал Сүхбаатарын нодонгоор шагнасгаа зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол үндэсний дуу хөгжим бүжгийн урлагийг 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл орчин цагийнхаа аясаар хөгжүүлэн дэлгэрүүлж ардын өв соёлыг уламжлан баяжуулж ирсэн хуучнаар үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу өнөөгийн үндэсний урлагийн их театрын хамт олныг Сүхбаатарын нодонгоор шагнаж байна. Баяр хүргье. Үндэсний дуу бүжгийн чуулгын түүхэн угтаа их Иоанн улс Хувлаа Эсэтсэн хааны үеэс ихтэй юм а. Монголын нууц товч Иоанн улсын судар, Алтан товч зэрэг хөлгөн судрууд болон тухайн үеийн аялагчид Марко Поло, Плана Карпини нарын тэмдэглэл зэрэг баримтуудыг Хувлаа хааны ордонд 600 гаруй хөгжимчидтэй их баг цөөхөл найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн байсныг маш тодорхой түүхэнд дурдсан байдаггүй. Энэ уламжлалыг тээж Монголын соёл урлагийг Аз, Африк, Америк, Европ төвийн 50 гаруй улс орнуудад суртаж шилж, төрийн ёслол, баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, ёслол хүндэтгэлийг илэрхийлж, ард олныхоо бишрэл хүндэтгэлийг хүлээсэн энэ хамт олонны хөдөлмөр бүтээлийг төр өнөөдөр үнэлж байна. Үнэлэх ёстой юм а. Та бүхэнд баяр хүргэж уран бүтээлийн ариун амжилтыг өрөөё. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл ашиг бадардаг.